За өнөөдрөөс эхлээд бүгдээрээ CSS хэлний тухай үзнэ. За эхлээд лекцэндээ зориулаад бичих кодондоо нэг хавц үүсгэе. Үүсгэсэн хавцаа нэг. За код бичихийн тулд эхний HTML файл үүсгэе. HTML файл маань HTML tag дотор агуулгах ёстой. HTML tag маань дотор head body гэх хоёр хэсэгтэй. Энэ файлаа бүгдээрээ CSS гэж нэрлэе. CSS гэсэн гарч өгч. За CSS гэдэг маань style нэг төвчлөл байна. Тэгэхээр ер нь тухайн зориулалт нь болохоор HTML тагн дээр янз янзын загварын элементүүд оруулаад веб сайтыг гоёмсог харуулах зориулалттай тийм тэмдэглэгээний хэл. За энэ маань өөрөө тухайн тагийг хэлбэржүүлэхдээ шатлсан байдлаар код маань ажиллаж ирэмбийнхаа дагуу хэлбэржүүлэлт нь явагддаг. За ийм учраас cascading гэж нэрлэсэн байх нэ. Энэ дээр age нэг таг өгөөд гарчиг болгочихё. Ажиллуулж харъя. За ийм бичсэн бичиг маань том гарчиг хэлбэртэй харагдаж байна. За CSS-ийг ер нь 3 янзын байрлалд ашиглаж болно. 3 янзаар бичиж болно. За хамгийн энгийн нь болохоор зөвхөн тухайн тагд зориулсан CSS код бичиж болно. Энэ маань inline CSS буюу тухайн нэг мөрөнд бичигдэж байгаа CSS-ийг хэлнэ. За inline CSS-ийг бичихтэй тухайн таг дээр style гэсэн атрибут зарлаад энэ атрибут дотор CSS код бичнэ. За CSS маань өөрөө янз янзын загварын шин чанарууд болон тухайн шин чанарын утгаас бүрдсэн бичгэлтэй байна. За эхлээд шин чанараа бичих нь байна. За би энэ гарчганда хүрээ өгье. За хүрээг border гэсэн шин чанараар тодорхойлдог. За уг шин чанарын утгыг нь бичихийн тулд шин чанарын ард тодорхойлогдсыг аваад ард нь утгуудыг нь зааж өгнө. За 1px гэх юм бол 1 пикселийн өргөнтөө хүрээ гэсэн үг. За solid гэх юм бол тасралтгүй зураас зурна гэсэн үг. За тэгээ араас нь ямар өнгийн хүрээ өгөх хүрээнийхээ өнгийг тодорхойлж өгнө. Ингэх юм бол харна өнгийн хүрээ манай энэ гарчгийн дээр маань гарч ирнэ. За хадгалаад харъя. Тэгэхээр бидний саяны бичсэн age1 таг маань ногоон өнгийн хүрээтэй болсон байна. За шууд ингээд таг дотроо style гэсэн атрибут ашиглаад CSS код бичгийг inline CSS код гэж байна. Тухайн мөрөндөх CSS код. Энэ маань яг CSS кодын үндсэн хэсэг байна. Урдаа шин чанараа тодорхойлсон байна.
За тодорхойлогчийг бичээд ард нь тухайн шин чанарынхаа утгыг бичсэн байна. За нэг таган дээр хэд хэдэн шин чанар давхар тодорхойлж өгөх боломжтой. Тэгэхийн тулд дараагийн шин чанараа бичихтэй өмнөх шин чанарынхаа утгын хойно цэг таслал бичнэ. За ингээд дараагийнхаа шин чанарыг бичнэ гэсэн. За color гэсэн шин чанараар тухайн тагийн текстийн өнгийг тодорхойлно. За текстийн өнгийг хүрээнээс арай бараан ногоон болгоё. За ингээд манай бичиг маань ногоон болсон харагдаж байна. За одоо текстийнхаа зэрэгцүүлэлтийг нь голлуулъя. За дараагийн шин чанараа бичихийн тулд өмнөх шин чанарынхаа ардаас цэг таслал бичээд дараагийн шин чанараа бичнэ. За текстийн зэрэгцүүлэлтийг text align гэж шин чанараа тодорхойлно. За энэ дэр нь center гэсэн утга болгоё. За ингэм бол манай гарчиг маань голж байгаамаа. Энийг фолоод доор нь гаргая. За тэгэх юм бол яг адилхан шин чанартай хэлбэр загвартай гарчиг манай хуудсан дээр нэмэгдсэн байна. За шууд ингэж tag дээр style гэсэн атрибут ашиглаж бичиж tag inline CSS гэж нэрлэдэг байгаамаа. Одоо та бүхэн харж байгаа бол энэ хоёр яг адилхан харагдаж байгаа мөртлөөс яг адилхан харагдаж байгаа, адилхан үрээтэй, адилхан өнгөтэй, хүрээний өнгө ч гэсэн адилхан, зэрэгцүүлэлт нь адилхан. Хэрвээ манай хуудсанд өөр ийм гарчигнууд дахиад зөндөө орохоор бол бид нар style дотор байгаа CSS код ингээд дахин олон дахин бичих хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр тэгж олон дахин бичгүүгээр бүх H1 тагуудаа бүгдийг адилхан юм ногоонгор яг нэг загвартай харагддаг болгож болно. За тэгэхээр тулд internal CSS буюу head tag дотроо style гэсэн tag ашиглаад за энэ дотроо CSS код бичиж болно. Энийг болохоор internal CSS гэж нэрлэж байгаа. CSS. Одоо энэ CSS кодоо яваад за энэ атрибутуудыг арилгачээ. Энэ dotling кодыг бас арилгая. За энд бид нэр internal CSS үчигтэй яг ямар tag дээр тагийн хэлбэржүүлэлтийг нь зааж өгч байгаа гэдгийг эхлээд тодорхойлж өгөх ёстой. Тэгэхээр манай tag болохоор H1 tag байгаа. За H1 тагийн шин чанаруудыг зааж өгтөө тагийнхаа нэрний ардаас хонголцоо халан дотор бүх шин чанарыг бичиж өгнө. За энэ дээр бид түрний хаажсан код оруулаад ирье. За цэг таслалын нь хойгоор мөр унахаар иймэрхүү байдалд харагдаж байна. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр манай энэ HTML хуудсан дотор байгаа бүх H1 гэсэн тагуудын хүрээг нь 1 пикселийн өргөнтөөр тасралтгүй ногоон 6/6 хүрээг 6 гэсэн болж байгаа. За тэгээд H1 таг дотор байгаа текст маань хар ногоонтой байна. Текстийн зэрэгцүүлэлт нь
голно гэсэн үг болж байна. За ингээд ажиллуулаад харах юм бол өмнөхтэй яг адилхан үр дүн харагдаж байна. Гэхдээ бид нар таг болгон дээр нэг кодоо тавьчих бичээгүй. Энэ style tag дотроо ерөнхий ганцхан ингээд шин чанарын тодорхойлоод өгч байгаа юм. За үүнээс гадна мөн external CSS гэж бас байгаа. Тэгэхээр нэг вебсайт маань ганцхан хуудас тогтдгоо маш олон хуудаснууд нийлжиж хоорондоо нэгдээд нэг вебсайт болдог. За нэг линкээр дарахад нөгөө хуудас руу ордог ч юм уу. За тэгэхээр вебсайт маань бүгдээ нэг өнгө загвартай байдаг. Тэгэхээр нэг таган дээр ашигласан нэг хуудсан дээр ашигласан загварыг бусад бүх хуудсан дээр ашиглах шаардлагатай болдог. Тэгэхээр хуудас болгон дээр ингээд CSS кодоо дахин бичээд авах юм бас нэгэн төвөгтэй. Сүүлд нь ямар нэгэн хэсгийнхэн загварыг өөрчлөх болоход бүх бичсэн кодоо очиж засаад авах шаардлага тулгардаг. Тэгэхээр тэгэхгүй тулд ер нь вебсайтынхаа кодыг тусад нь файл болгоод CSS кодоо нэг файл дотор биччихдэг. За тэгээд тухайн CSS-ээ бүх HTML хуудсандаа холбоод ашиглаждаг гэсэн үг. За ингээд CSS кодыг тусад нь файл болгож хадгалж ашиглаж байгааг external CSS гэж байгаа маа. За энэ дээр вебийнхаа хавц дотор CSS гэсэн хавц үүсгээд за энэ дотроо external CSS-ийнхаа файлыг үүсгье. Style CSS гэж нэрлэжээ. За энэ дотроо саяны internal CSS-ийнхаа кодыг хуулж аваад оруулж. За ингээ хадгаллаа. За одоо бид нар энийг refresh хийгээд харах юм бол саяны бүх юунууд алга болчихж байгаа. Бидний өгсөн загварууд. Яагаад тэгэхээр энэ HTML хуудсан дээр энэ гадаад CSS файлыг ашиглана гэдгийг бид нар холбож өгөөг байна. Тэгэхээр тухайн CSS файлыг HTML файлтай холбож ижил энэ CSS файл маань энэ HTML файлыг загваржуулна гэсэн үг. HTML CSS хоёроо холбохын тулд HTML файлынхаа хийд хэсэг дээр link гэсэн таг ашиглаж холбоно. За CSS файлынхаа замыг зааж өгөхын тулд ref гэсэн атрибут ашиглаад энэ дээр CSS файлынхаа замыг ингээд заагаад өгчнө. За тэгээ rel гэсэн атрибут тэр нь манай энэ холбосон файл маань sheet шүү гэдэг өгчөж байгаа. За ингээд манай энэ style CSS дотор байгаа код маань энэ HTML файл дээр ажиллаад манай HTML файлыг маань ингээд загваржуулсан байна. Амьдралаар зайлшгүй тохиолдолд inline болон internal CSS ашигладаг. За ихэвчлэн дандаа external CSS-ийг ашиглаж явдаг юм аа. За ингээд CSS-ийн өргөн ашиглагддаг шин чанаруудын тухай үзье. Доор нэг P tag ашиглая. За одоо бүгдээрээ энэ текстийн өнгийг нь
цэнхэр болгоод тэгээд өргөнийг нь илүү тодуулгая. За тэгэхээр тулд одоо энэ style CSS файл руу ороод за манай саяны текст маань энэ p tag дотор агуулгадж байгаа учраас p гэсэн tag авчиад за p tag-ийн weight гэдэг маань тухайн үсгийн өргөний хэмжээг зааж өгч байгаа. 100 гэх юм бол энэ хамгийн нарийнхан үсгийн хэлбэр. За ингээд 100, 200, 300, 400, 500 гэсрээд 900 гэдэг маань хамгийн өргөн хэлбэр болж байгаа маа. За bold гэдэг бол ер нь бидний Word дээр ашигладаг өргөний хэмжээг зааж өгч байна. За ингээд refresh хийх юм бол манай энэ p tag дотор байгаа текст маань bold болчлоо, өргөн болчлоо. Өнгийг нь үж асгч болно тийм ээ. Өнгөнийх нь нэрээр за ингэ юм бол хөнгөтэй болсон байна. Текстийн зэрэгцүүлэлт маань бас хэд хэдэн янзын зэрэгцүүлэлт байгаа. Центр гэх юм бол гол нь. За end гэх юм бол баруун талдаа гэсэн үг. Justify гэх юм бол баруун зүүн тал руугаа голлно. Голдох шнөө зэрэгцэн гэсэн үг. Урт хэмжээний текст ч яг баруун зүүн талдаа зэрэгцээд хоёр тийшээ байрлах нэ. За left гэвэл зүүн талдаа, right гэвэл баруун талдаа. За энэ хэрэг гэх юм бол их тагийнхаа атрибутаас уншаад авчих нь. Initial гэх юм бол бүр анхны утга авах нэ. Unset гэх юм бол энэ тагн дээр өгсөн байгаа зэрэгцүүлэлтийг арилгана гэсэн үг. За right толгойд харъя. За ингээ баруун талдаа зэрэгцсэн байна. За ер нь тухайн тагн дээр тухайн тагийн зайг илэрхийлж байгаа хоёр янзын хэмжээс байгаа. Нэг нь болохоор энэ тагийн хүрээнээс нөгөө таг хүрээний гаднах зай гэсэн үг. Энэ тагийн хүрээнээс гаднах зай. Нөгөөх нь болохоор энэ хүрээнээс доторх зай. За ийм хоёр янзын зай ашиглагддаг. Padding гэдэг маань хүрээний доторх зайг хэлж байгаа. 20 p гэж ингэх юм бол манай h1 таг маань хүрээний доторх 20 пикселийн зай авах нэ. За ингээд энэ хоорондоо 20 пикселийн зай авсан байна гэсэн үг. Нөгөөх нь болохоор margin гэж байгаа. Margin маань хүрээний гаднах зай. Тэгэхээр энэ хүрээнээсээ гадагшаа 20 пикселийн зай тавилжээ. За гэхдээ ингээд та нар харж байгаа бол энэ хүрээ текст хоёрын хооронд 20 пикселээс илүү зай тарагдаад байгаа биз. Энэ маань яаж байгаа вэ гэхээр энэ текстийн мөрний зай орчиж байгаа. Энэ хооронд ингээд тухайн мөрний өндөр явж байна гэсэн үг. Илүү тодорхой харуулахын тулд энэ p tag дээр байгаа текст илүү олон болгоё. За ингэхээр энэ текст хоорондын зай ер нь нэг мөрний зай болж байгаа. Тэгэхээр бүгдээрээ доотлын p tag-ийнхаа мөрний зайг x гэж үзье. За текст мөрний зайг line height гэж байна. За энийг нь 20 пиксел болгож үзье. За ингэхээр манай текст нэг мөр маань 20 пикселийг эзэлж байна гэсэн үг. За энийг нь болиулаад
пиксель болгож үзье. За ийм байдалтай шаваарлц харагдаж байна. Тэгэхээр нэг мөрийг 10 пикселийн зайд багтааж харуулж байна гэсэн. Хэмжээг зааж өгтөө font size гэсэн атрибутаар зааж өгнө. Шинэ чанараар. За үсгийнхээ өндрийг 10 пиксел болгоод өөрчилж. За ингээр манай p тагийн текстийн өндөр маань нэг үсгийн өндөр маань 10 пиксел болсон байна. За энэ age тагийнхаа гадна би нэг div tag авч үзье. Age-ний tag энэ. За тэгээд div tag-ын дээр бас хүрээ өгч. Хүрээг би энэ шууд border гээд 1 пикселийн өргөнтөө тасалтгүй зургасаар ногооноор зурнаа гэж зааж өгсөн. За энийг бас ингээд тусдан зааж өгч болно. Border гэх юм бол зөвхөн хүрээнийхээ өнгийг хөргөн юу хэмжээг зааж өгч байгаа. 2 пиксел гэх юм бол 2 пиксел өргөнтөө. За border style гэх юм бол ямар зургасаар зурх юм бэ гэдгийг зааж өгч байгаа. Доотод гэх юм бол цэг цэгээр зурна. Даашид гэх юм бол зургасаар тасалтай зургасаар зурна. Double гэх юм бол давхар зургасаар гэсэн. За тааш таран зуръя. Border color гэх юм бол хүрээний өнгийг зааж өгч байгаа. За би амлаа өргөн зуръя. За ингээр миний саяны сүүл үүсгэсэн div tag маань улаан өрөнгийн тасралттай зургастай болсон байна. За тэгээ энэ хооронд та нар ажиглаж байгаа бол зай байгаа. Хэдийн хэмжээтэй зай байгаа лээ. 20 пикселийн зай байгаа тийм ээ. Яаж мэдээд ийм вэ гэхээр би энд h1 тагийнхаа маржинг нь 20 пикселгээд заагаад өгсөн гэсэн. Тэгэхээр энэ хүрээнээс гадагш байгаа 20 пикселийн зай авчиж байгаа. За одоо бүх тексттэй налуунгатай болгоё. Энэ h1 tag болон p tag-ийнхаа текстүүдийг бүгдийг налуу болгоё. За тэгэхээр тулд мөн хэд хэдэн tag дээр ингээд зэрэг шин чанар тодорхойлж боломжтой. Тийм бол h1 эхний tag авчлаа, таслал өчөөд дараагийн tag авчиж байгаа p гэдэг. За ингээд энэ хоёр tag-ын дээр хоёулын дээр нь ижил шин чанар тодорхойлж өгөх боломжтой. Font style дээр нь italic гэж заагаад өгч. Тийм бол h1 болон p tag хоёулаа налуу бичгтэй болно гэсэн. Тэгэхээр h1 tag маань налуу болсон байна. p tag маань мөн налуу болж байна. За энийг болохоор CSS grouping гэж нэрлэдэг байгаа. Бүлэглэлт. Олон тагн дээр нэгэн зэрэг CSS шин чанар тодорхойлж өгсөн байна. За өнгийг болохоор CSS дээр хэд хэдэн янзаар тодорхойлж болж байгаа. Нэг бол ингээд чагтгээд R, G, P буюу улаан ногоон синхронгийнхаа орцыг нэг оронгоор төрсөлж болно. Эсвэл 2 оронгоор за энэ 3 өнгөөр төрсөлж болж байгаа. Ямар ч ялгаа байхгүй. Гэхдээ олон оронгоор төрслөх юм бол илүү наривчлалтай өнгөнүүд гарна гэсэн. Эсвэл ингээд өнгөхийн нэрийг бичиж болно.
Мөн RGB гэсэн функц ашиглаж байна. Функц яадаг вэ гэхээр 0-оос 255 хүртэл утгатай 3 аргумент авна. За эхний аргумент маань мөн улаанг, 2 дахь нь ногоон, 3 дахь нь цэнхрээ гэсэн. Одоо би энэ 3 өнгөний ер нь та нар нөгөө CSS код ер нь кодоор өнгийг дүрслэхдээ ийм 3 өнгийн гэрэл гэж төсөөлөх хэрэгтэй. Одоо би ингээд улаан өнг, ногоон өнг, цэнхэр өнгийн гэрлийг гурвуулангийн ингээд ижил хэмжээтэйгээр тулталан тусгах юм бол яг энэ 3 нийлээд цагаан өнгийг гаргаж байгаа. Хэрвээ энэ 3 гэрлээс би аль нь ч тусахгүй бүгдийг нь унтраачих юм бол хав гарах болно те. Ямар ч гэрэл байхгүй учраас тэгэхээр харанг гарч байгаа. Харин 3 гэрлээ гурвуулангийн яг ижилхэн хэмжээтэй тэгтээ тулталан хурцаас авахгүйгээр яг тал хэмжээгээр нь бүдгэгтраас авах юм бол за 128 гэдэг ч юм уу. Нэг тийм бүгдгэр өнгөтэй болно те. Саарлан гарна гэсэн үг. За ингэхээр ийм саарл өнгөтэй болж байгаа. Цагаан харын яг гол юм гэсэн үг. Хэрвээ би зөвхөн улаангийн гэрлээ асаагаад нөгөө хоёр ануудаас чамд ямар гарах вэ? Улаан гарна тийм. Ингээд ч асуулан гарч. Улаан дэрийг нэмээд би хөнхөнгийн гэрлээ тултал насаач юм бол ягаан гарна гэсэн үг. Хөхөө унтраагаад ногооно тултал насаач юм бол шарангийн гэрэл гарна. Тэгчилгээр та нар ингэж 3 гэрлийг ямар хэмжээгээр гэрэлтөөсөөс хамаарат ер нь тухайн өнгөө гаргах боломжтой юм. За тэр хэр хэмжээгээр гэрлээ асаахыг болохоор энэ тоогоор хэрэглэж байгаа. RGB гэсэн функц ашиглах юм бол 0-оос 255, 16-ын тоог ашиглах юм бол 0-оос EFF хүртэл өнгө авна. За эсвэл зүгээр өнгөнийхөө нэрийг нь бичээд өгч болно. За RGB-гээс гадна RGB-A гэсэн функц байгаа. A гэдэг маань хамгийн артаа дахиад нэг аргумент авч байгаа. 255 гэх юм бол ямар ч нэвтрэлтгүй цуулан гэсэн үг. Хамгийн артлыг нь альфа channel буюу нэвтрэлтийг нь зааж өгч байгаа. 0 гэх юм бол артлын дүрс нь дов тунгалаг харагдана гэсэн үг. Арийн дүрс бүхлээр харагдана. Хэрвээ ойлгоны 5 гэх юм бол артлынх нь ингээд хагас гэрэлтэн. За хамгийн артл нь 255 биш юу юм биш. 0-оос 1 гэсэн утга авч 0-оос 1 хүртэл 1 гэх юм бол арын дүрс нь огт гэрэлтэхгүй араасаа гэрэлтэж харагдахгүй гэсэн үг. Ингэх юм бол арын дүрс нь 30% та гэрэлтэж харагдах нэ. Бүгдээрээ энэ хуудасныхаа ард дэвсгэр зураг оруулж үзье. За энэ зургийг оруулаад ирэх. Эндээ имиж гэсэн хавцаас хийх зураг оруулж байгаа учраас за тэгээд H1 гэсэн тагийнхаа background дээр зураг оруулъя. Background image гээд URL гээд энэ дотроо зургийнхаа замыг зааж өгнө. За манай зураг маань энэ CSS файлын хаана байгаа юм бэ гэдгээр нь бид нар зураг зааж өгнө. Тэгэхээр манай CSS файл бол style CSS файл маань CSS гэсэн хавцанд байгаа. Харин зураг маань CSS гэсэн хавцны хажууд байгаа. Image хавцсан дотор байгаа.
Тэгэхээр CSS хавцнаас нэгээр гараад image хавц руу ороод за энд байгаа замыг ингээд заагаад өгөх нэ. За ингэ юм бол манай саяны зураг маань H1 тагийн маань background болоод ороод ирсэн байна. Зураг нь том учраас энэ хүнийх нь зөвхөн хүснэн цохиж харагдаж байна. Тэгэхээр зургных нь байрлалыг бас зааж өгөх боломжтой. On position гэдэг. Right. Тэргээ заадаг ч. Ингээм бол зураг маань ингээд баруун талдаа зэрэгцээд голцсон байдалтай байна. X-ийнхаа даваа баруун талдаа, Y-ийнхаа даваа голцсон байдалтай харагдаж байна. Мөн ингэж юугаар байршлын шууд үгээр зааж өгөхөөс гадна мөн хуваар зааж өгч болно. За 50% 50% гэх юм бол хөндлөн тэнхлэхийн дагуу яг тагийнхаа 50% голлоод босоо тэнхлэхийн дагуу мөн 50% нь голж барилнаа. За ингэх юм бол манай зураг яг голсон байдалд харагдаж байна. Босоо тэнхлэхийнхаа дагуу 40% төр байрлнаа гэж зааж өгье. Ингэх юм бол зураг маань жоохон доош шилжих ёстой. За нүд нь гараад ирлээ тийм ээ. За ингэж харагдаж байна. Артлын зургийнхаа байршлын арай өөрөөр зааж өгч болно. Ground attachment гэж байгаа. За энийг нь fix-эд тулгачих юм бол би энэ цонхоо ингээд скроллоход манай энэ зургийн байршил нь өөрчлөгдөхгүй яг хэвэндээ байж байгаа. За refresh-тлээ. Хөдөлгөлөө зургийн маань байршил яг хэвэндээ. Тэгэхээр би хэдийгээр ингээд 4 тагад 4 зураг ингээд оруулсан байгаа боловч ингээд та нар харах юм бол ингээд тага цоолцсон юм шиг харагдаад байгаа шүү дээ. Цаана байгаа юм шиг. Үнээр ихтэй бол 4 зураг 4 тагийн дотор байгаа. Fix-д хийсэн учраас ингээд байршил нь ингээд тогтмол болчихж байгаа. Scroll-оос хамаарахгүйгээр. Background-ийнхаа зургийнхаа хэмжээг нь өгж болно. За хуваар өгж болох нь байна. Ингээд янз янз хэмжээсээр өгж болох нь байна. Мөн content гэж өгж болно, cover гэж өгж болно. Content гэх юм бол манай зураг маань tag дотор бүхлээрээ агуулгадана гэсэн үг. Тэрэ багтана гэсэн үг автоматар. Fix тэмдгэр зур арилгач. CSS кодон дээр тайлбар өчгтэй ташуу зураас хот гэж тайлбарыг эхлээд хот ташуу зураас гэж тайлбарыг хаана. За ингээд манай зураг маань яг ингээд тагийнхаа өндөр өргөн дээр таарч харагдаж байгаа. Голцсон байна тийм. Контент гэсэн учраас тагын дотроо зураг маань агуулгадж байгаа. Энд бас нэг шинэ чанар үзье. Background repeat гэж байна. Энд манай зураг маань ингээд жижиг учраас энэ үлдсэн цагаан цайнд ингээд тавтаад дүүргээд байрлуулж байгаа. За энэ дүүргэлтээс бид нар янз янзаар зааж өгч болно. Repeat x гэх юм бол зөвхөн x тэнхлэхийн дагуу давтаж байрлана. Хэрвээ y-ийнхаа дагуу энэ зураг маань хэтэрхий жижигдээд цагаан зай гарсан бол энэ цагаан зай нь хэвээр үлдэнэ гэсэн. Y гэх юм бол y гэх юм бол зөвхөн босоо чиглэлийн дагуу дүүргэлт хийгээд хөндлөн чиглэлийн дагуу ингэж давтаж дүүргэх болчихж байгаа. Бүр repeat гэх юм бол яадаг ч байсан энэ зургийг ганц удаа л харуулна гэсэн үг. За ингээд манай зураг маань tag дотроо бүтэн багтчихсан
янз янзын тогтолтой байхгүй ганцхан ширхэг харагдаж байна. За энийг нь cover болгочих. Cover гэх юм бол яг саяныхаа эсрэгээр зураг маань өөрөө энэ тагыгаа бүрхэж байрлана гэсэн. Бүрхээд зургийн өргөн маань энд явж байгаа зундлын хэсэг, параметр хэсгэнд явж байгаа. Тэгээд өргөнийхөө дагуу өндрийнхөө дагуу таслагдаад ингээ манай тагийг бүтэн бүрхсэн байдалтайгаар харагдаж байна. За иймэрхүү байдлаар та нар ер нь тухайн таг дээр зураг янз янзаар оруулж байршуулах боломжтой. За би одоо энэ зургийг H1 таг дээр биш body tag дээр заагаад өгч. Тэгэх юм бол манай хуудасны ерөнхий бэкграунд зураг болчихно гэсэн үг. Ийм байдалтай харагдаж байна. За энэ fix-ийг буцаагаад гаргачих. За ийм болж байна. За одоо бүгдээрээ энэ H1 тагн дээр background хөнгөе. Шаруулгач. Улбар шар гэдэг маань улаан өнгө маань арай илүү, ногоон өнгө маань арай бага гэсэн. Тийм. Та нар ингээ харж байгаа бол энэ автлын зураг маань ингээ гэрэлтээд байгаа биз? 30% гэрэлтээд байгаа. Яагаад тэгэхээр би энэ дандаа альфа чэнэлийг нь 0.7 гэж заагаад өгсөн байна. Тийм учраас арын зураг маань 30% тагаар гэрэлтэж байна гэсэн. Нэг болгочих юм бол автлын гэрэлтэж байгаа дүрс маань харагдах явчихна. За CSS дээр бас нэг өргөн ашиглагддаг зүйл бол класс гэсэн ойлголт байгаа. Бүгдээрээ нээж гэсэн тагн дээр улаан гэсэн класс аваад өгч. Хоёр дахь тэр нь гэсэн класс авч бий. За гурав дахь тэрээ эхний улаанаас аваад өгч. За тэгээд энэ доор H1 энэ классыг тодорхойлохдоо энэ тагн дээр класс гэсэн хэсэг ашиглаад за энэ арталт нутган дээр нь классаа нэрийг бичиж. Ингэх юм бол H1 гэсэн таг маань улаан гэсэн класстай болчлоо гэсэн үг. За тэгээд CSS дээр классыг бичихтэй тагийнхаа нэрийн ардаас зэг бичээд классын нэрийг бичнэ. Улаан гэд color-ыг нь red болгочих. H1 тэр юм уу? Шар гэсэн класс тэр нь өнгийг нь илүү болгоё. Тэгээ энэ өнгөө арай өөр өнгө өгч. Ийм болгоч. Энэ H1 тагууд маань бүгд гэрийн өнгөтэй, ногоон өнгөтэй. Гэхдээ улаан гэсэн класстай H1 таг маань улаан өнгийн тексттэй, шар маань шар өнгийн тексттэй. Заавал хамгийн артал нь улаан учраас, тоол нь улаан учраас улаан өнгийн тексттэй боллоо. Тэгэхээр нэг классыг хичнээн тагнд ингэж давхар өгч болно. Тэгэхээр ижил класстай тагууд
нэг хуудсанд олон байж болно гэсэн үг. За энэ p тагн дээр бид нар улаан гэсэн класс өгчвөл яг бол юу ч өөрчлөгдөхгүй байна тийм. Яагаад тэгэхээр бид нар энд улаан гэсэн класстай h1 тагийн текстийн өнгө нь улаан байна гэж зааж өгсөн учраас зөвхөн h1 тагн дээр л улаан гэж класс өгсөн үед энэ маань ажиллаад байна. Тэрээс p тагн дээр бид нар улаан гэдэг өгчих юм бол энэ код үйлчлэхгүй байх нэ. Энийг мөн бид нар ингэж өгч болно. Өглийн тагийнхын нэрийг ялгахч болно. За ингэх юм бол ямар ч тагн дээр улаан гэж класс өгсөн тэр тагийн текстийг улаантай болгоно гэж зааж өгсөн болж байгаа. Тэгэхээр одоо манай p тагн дээр энэ улаан гэсэн класс маань ажиллана гэсэн үг. За p таг маань ингээ улаан болчихлоо. Ингээ классыг бол ингээ хичнээн тагн дээр ямар ч төрлийн тагн дээр хэдэн ч удаа ашиглаж болох нэ. За классаас гадна бас ID гэж байгаа. За ID бол тухайн хуудсан дээр давтагдчихгүй байх ёстой. Тэгэхээр би эхний h1 тагн дээр гоё гэсэн нэртэй ID зарлаа. Эхний h1 таг бол гоё гэсэн ID-тай таг боллоо гэсэн. Тэгэхээр би энэ доотлын бусад өөр тагууд дээр яг энэ гоё гэсэн ID-г давхар зааж өгч болохгүй гэсэн. Хэрвээ давхар заагаад өгөх юм бол энэ маань алдаатай код болж байна гэж ойлгороо. Тэгэхээр ID бол тухайн хуудсанд цорын ганц давхардахгүй байх хэрэгтэй байх нэ. Энд муухай гэсэн ID заагаад өгч. За ID гэвчтэй CSS төрслөгтэй чагтын тэмдэг бичээд ардаас нь ID-ийнхаа нэрийг бичнэ. За чагт гоё гэх юм бол гоё гэсэн ID-тай тагн дээр шин чанар тодорхойлж өгч байна гэсэн үг. Text decoration гэдэг маань текстийн янз янзын чимгүүдийг зааж өгöd байгаа. Underline гэх юм бол доогоор зураас тоолчих. Муухай гэдэг эдийн тэр нь text decoration-ийн overline болгоч. Overline гэх юм бол дээгүүрээ зураас тоолчих. За энэ маань гоё гэсэн ID тавчраас доогоор зураас толсон байна. Энэ маань дээгүүрээ зураас толжээ. Муухай гэсэн ID таг маань. За одоо энэ эхний тагийнхаа дээдлийн зайг нь хэсгээ. Гоё гэсэн тагийнхаа. Тэгэхээр хүрээний доторх зайг зааж өгөхдөө юу ашигладаг гэлээ? Padding гэсэн шинж чанар ашиглана гэсэн тийм. 20 пиксел гэх юм бол дотгошоо 20 пикселийн зайтай болно гэсэн. 40 пиксел гэвэл 40 пикселийн зайтай болж байгаа. Тал талаасаа 40 пикселийн зайтай болж байгаа гэсэн үг. За тэгээд энийг бүгдийг яг ингэж адилхан 40 пиксел болгохоос гадна бас тус тусны хэмжээнүүдийн зааж өгөх боломжтой. За эхний 40 пиксел 50 пиксел гэх юм бол энэ маань дээр доороосоо 40 пиксел
баруун зүүнээсээ 50 пикселийн зайтай болж байна гэсэн үг. За би энийхээ зэрэгцүүлтийг left болгочих. За инкерийн дээрээсээ 40 пикселийн зайтай, хоёр талаас 50 пикселийн зайтай, доороосоо 40 пикселийн зайтай болж байна гэсэн үг. Мөн баруун зүүн тал дээр доод талаа бас мөн ялгаатайгаар тодорхойлж болно. За энийг ингээм 30 пиксел гэх юм бол доороосоо 30 пиксел, баруун зүүн талаас 50 пиксел, дээрээсээ 40 пиксел болж байна гэсэн үг. Тэр доотлын зайраа багасчих. Харин гэх юм бол дээрээсээ 40, баруун талаас 50, доод талаас 30, зүүн талаас 100 пикселийн зайтай болох нэ. Тэгэхээр энэ хооронд 100 пикселийн зай гарсан гэсэн үг. За иймэрхүү байдлаар ер нь зайны утгуудыг өгөх боломжтой. За ингээд бүгдийг нэг дор өгөхөөс гадна мөн яг энийг тус тусна тодорхойлж өгөх боломжтой. Left. Right. Up. Гэдэг юм тийм. Ингээм бол доороосоо 100 пиксел болж байгаа. Дээрээсээ 30 пиксел болж байгаа. Баруун талаас 40 пиксел. Зүүн талаас 50 пиксел гэдэг юм. Ингээд тус нь мөн тодорхойлж өгч болох нэ. За маржин мөн ялгаагүй. Яг саяны зарчмаар зайнуудыг барьчихна. За хамгийн ихний гол ингээд дээрээсээ 30 пиксел болж байгаа. Баруун талаас 40 пиксел болж байгаа. Доороосоо 50 пиксел. Зүүн талаас 60 пикселийн зайтай болж байна гэсэн үг. 30, 40, 50, 60 пиксел болж байна. За дараагийн юу нэрээ? За энэ P тагийн дээр бүгд энэ зураг оруулаад ирье. За энд манай зураг ороод ирсэн байна. За энэ зургийнхаа өргөнийг нэрээ багасгая. Image тагны өргөн нь 300 пиксел, өндөр нь 400 пиксел. Өндөр нь арай багаар автоо зургаас учраас 200 пиксел гэж. За ийм байдалд харагдаж байна. За энд цагаан өнгийн хүрээгүй. Пикселээр өнтөө солид. Цагаан өнгөө. Цагаан өнгөт болчихлоо. Одоо зургаа энэ доороо байгаа текстийн зүүн талд нь гаргая. За тэхийн тулд float гэсэн шинэ чанар ашиглана. За float-ийн left хийчих юм бол доороо байгаа текстийн зүүн тал руу унчнаа гэсэн. За ингээд текстийнхаа зүүн талд гараад ирчихнэ. Хэрвээ бид нэр float-ыг нь right болгох юм бол текстийнхаа баруун талд нь гараад ирж байна.
За ингээд энэ текст 6-2 маань ингээд наалтж харагдах гэж байгаа. Зөвхөн ер нь та нар ийм наалтсан загварыг найлуулах хийх байх хэрэгтэй. 6 текстнээс жоохон холдуулахын тулд зургийнхаа зүүн талын маржингийн жоохон хэсэгчийн 20 пиксел болгох. Ингээм бол арай ихтэй харагдана. Тэгээ өнгийн арай өөрчлөе. P тагийнхаа текстийн өнгийг улаан гэдгийг аваа ирч. Болох юм. Иймэрхүү байдалтай болж байна. За энэ P тагаа дахиад нэг хоглоод оруулчихъя. Ингээд 4 хоглолоо. Иймэрхүү байдалтай болж байна. Тэгэхээр энэ зургийнхаа өндрийн хэмжээр ингээд хажууд доорноос нь текстүүд бүгд ингээд зүүн талруу шахагдаад байгаа. За ингэхгүйгээр одоо би яг энэ 4 дахь текстийг шууд энэ доороос шинэ мөрнөөс ингээд бүхлээрээ эхэлдэг болох юм. За тэгэхээр тулд эндээ нэг содон класс өгчээ. Full row өгч. Ингээд нэг класс өгчөө. Ингээд p tag full row гэсэн класстай байх юм бол за clear гэсэн атрибутаар энэ float гэсэн шин чанарыг хааж болдог. Clear right гэх юм бол одоо энэ текст маань float right болсон байгаа тагийн шууд доороос нь эхэлнэ гэсэн үг. За ингээд манай энэ саяны full row гэсэн p tag маань яг энэ right болсон байгаа тагийн доороос нь эхэлж байгаа. Энэ тагийг дагаж зүүн тишээ болохгүй гэсэн үг. За одоо энэ хоёрын хооронд заагаа гэвэл яг хөө зураг текст хоёрын хооронд, доотлын текст хооронд. Тэгэх юм бол зургийнхаа маржин багтан дээр нь пикселгээ заагаад өгчлээ тийм. За ингээд доороо цайтай болчих. За текстийг ер нь ингээд урталтаа ингэж донцоолгож байгаа онцгой байдаг. За энэ зэрэгцүүл тэн right биш justify болгоё. За ингээд хоёр тал руугаа ингээд зэрэгцэж байгаа текст байна. За мөн тухайн тагн дээр маус авчихад маусны хэлбэрийг нь өөрчилж болно. За улаан гэсэн класстай тагн дээр маус авчих юм бол за курсор гэсэн шин чанараар маусны хэлбэрүүдийг өөрчилж болж байгаа. Тэгэхээр яаж өөрчилж болж байгаа та өөрсдөө тосч үзээрэй. Crosshair гэвэл яах гарыг. Цаг маус авчлаа. Ийм нэмэх хөнгөт болчих чинь. Нэмэх төрөстэй болчих чинь. За pointer гэх юм бол тийм гарны хэлбэртэй болчих чинь ингээд зааж байгаа хэлбэртэй болж байгаа гэсэн. За прогресс гэдгийг сонгоод үзье. За ингээд уншаад байгаа юм шиг юм юутай болчих чинь. Лоудер болчих чинь.
Ингээ ер нь CSS ашиглаад та нар ер нь өөрсдийнхөө вебсайтыг дурын хүссэн загварлуугаар оруулж болно. Letter spacing гэсэн бас нэг шинж чанар байгаа. Өсөг хоорондын зайнуудын зааж өгч байгаа. Энийг 20 пиксель болгоод харъя. Тийм бол манай энэ улаанууд бүгдээрээ өсгөнүүд нь хоорондоо 20 пикселийн зайтай болчлоо. Тэгэхээр та нар янз янзын толгой хэсэг хийж байгаа бол гарчиг энэ төр оруулж байгаа бол яг нь гарчиг ингээ зайтай харуулгач нэг хооронд нь спейс дараад иж болохгүй байна шүү дээ. Ийм их загварын юмнуудыг дандаа CSS-ээр хийхнэ. Text shadow with text-нд сүүдрөгч болно. Арай л удаатай хай green гэдэг хүч. За энэ сүүдөр харагдаж байна. 20 пикселийн зайд. Энийг 0 гэсэн учраас нэг жоохон сайн харагдах шиг байна. Энийг нь 10 пиксел гэж. Ингээм бол сарнилттай болно. 20-ыг нь жоохон багасгаад ээгэргийн даваас 5 пикселийн зайтайгаар сүүдрэн туснаа гэсэн үг гэдэг. Сүүдрийн хэлээр хийдэг юм баха. За мөн энэ артлын таган дээрээс өдрөгч болно. За энэтэй яг адилхан өдрөгч. Текстийн сүүдрийг text shadow гэдэг. Тагийн сүүдрийг болохоор box shadow гэдэг. Энд ингээд сүүдрийг хараад ирлээ гэсэн. За тэгээд энэ тагийн хүрээний үнцгийг бас тойрог болгож болно. Ингэм бол энэ үнцгнүүд маань 10 пикселээр тустай тойрогнод болж орно. За ингээд тойрог болчихно. За одоо энэ эхний тагийнхаа мөрөгнийг нь багасгая. Эхний хараа биш юм байна. За энэ red гэснүүдтэй л ажиллаа явууч. Улаан тагийнхаа мөрөгнийг пиксел болгоч. За ингэм бол манай энэ таг маань 100 пиксел болоод доторх текст хэсэг маань контент хэсэг маань илүү гарч санагдаж байгаа. Тэгэхээр энэ илүү гарсныг нь яах вэ гэдгийг бас янз янзаар тодорхойлж өгч болно. Overflow гэх юм бол яг илүү гарсан хэсэг доторх контент нь тагаас илүү гарсан үед юу их вэ гэдгийг зааж өгч байгаа. Авт гэх юм бол автоматар илүү гарсан хэсэг рүү scroll гараад ирнэ.
За ингээд хөндлөө scroll-тай болчихж байна гэсэн. Нөгөө босоо чиглэл рүү багтахгүй бол өөр ингээд автоматар босоо scroll гараад ирнэ. Scroll гэх юм бол энэ байнгын хөндлөн босоо scroll-тай болчихно. За энэ scroll гэх юм гарахгүй байгаа ч гэсэн ингээд scroll-ийн зай гараад ирж байна. За энэ хөндлөн scroll гараад ирж байна. Visible гэх юм бол яг түрүүний байсантай адилхан илүү гарсан хэсгийг нь зүгээр л харуулчихна. Илүү гаргаад. Hidden гэх юм бол илүү гарсан хэсгийг нь тасалчихна. Тэгээ харагдахгүй. Scroll ч байхгүй, юу ч байхгүй. Шууд таслаад авчихчих. Энэ болохоор зүгээр бүх таагууд бүх шин чанартай байгаа утгууд энэ ирээд нь удамшин энэ жилийн толгойн анхны утга ансет нь утга нь байхгүй болгочихно гэсэн. Нэг нь visible-ээр нь тавьчих. За одоо бүгдээрээ вебийн CC-г үзье. За веб дээр CC-г бол хөвчлэн дандаа UL lead тагаар хийдэг. Нэг төрлийн жагсаалт учраас. За тэгээд энэ UL таг маань өөрөө цэс учраас меню гэсэн класс өгчөө. За эхний байдлаар бол манай цэс маань ийм байдалтай харагдаж байна. За энийг бүгдээрээ хөндлөн болгох эхлэв. UL таг маань меню гэсэн класстай байгаа. За яг энэ меню гэсэн UL тагийнхаа дисплейг нь за ингээр flex болгох юм бол тухайн таг дотор flex таг дотор байгаа дид тагууд нь хөндлөн хэлбэртэй болчихж байна. Ер нь бол flex гэх юм бол доторх тагуудаа энэ дурын байдлаар байршуулж болох байгаа. За энэ хүртлийн нэг хар зэвүүд гарч байгаа тийм. Энэ зэвүүдийг арилгахын тулд UL тагийнхаа стайлыг нь болгочихно. За ингээр саяны хүртлийн бүр хэзээ алга болчихж байгаа. За тэгээд мөн хамгийн урд нэг юм зай гараад байгаа. Энэ зайг нь арилгая. Тэгхийн тулд энэ UL тагийнхаа padding-ийг ойлгох чинь. За ингээр урдаа ямар зайг болж өрлөө. За одоо бүгдээрээ энэ UL таг дотор байгаа энэ lead тагийнхаа хүрээгийг нь цагаан болгох.
юу вэ? Меню гэсэн таг дотор байгаа li tag гэж зааж өгөхдөө хоосон зай аваад доторх тагийнхаа нэрийг өччихнэ. Ингийн бол энэ маань юу гэсэн үг вэ гэхээр меню гэсэн класстай UL tag дотор байгаа li tag-ын дээр бид нэр шинэ чанарыг тодорхойлж өгөх гэж байна гэсэн үг болж байгаа. Ингээд цагаан өнгийн гөрөө зурлаа li tag-ууд дээр. За ингээд бүгд цагаан өнгийн үрээтэй болжээ. За ингээд хоригнууд нь хоорондоо нийлцэж ирж байгаа онцгой харагдаж байна. Тэгэхээр баруун талд нэг жоохон 10 пикселийн зай авчий. За ийм хэлбэртэй болж байна. Одоо яаж вэ? Манай A tag-ийн маань өнгө жоохон онцгой харагдаж байна тийм. Линкний өнгө маань тэгээ доогоор зургаас тодорхойлж жоохон онцгой байна. За li tag дээр background өнгө үе. Өнгөний background color гэдэг шинж чанараар зааж өгнө. За энийг жоохон сааралт өнгөтэй болгоч. За тэгтээ. Хар саарал өнгөтэй. За бид нар энд шууд текст өнгөийг нь цагаан болгоно заагаад өгч болно. Гэхдээ энэ маань ингээд зинхрээр үлдээд байгаа. Яагаад тэгэхээр энэ зинхэр өнгө маань A tag-ийн өөрийнх нь өнгө болж байгаа. Тэгэхээр манай A tag чинь li tag дотор байгаа. Li tag-ийн текстүүд цагаан болсон ч гэсэн A tag-ийн текст нь зинхрээр байгаад байгаа. Тэгэхээр одоо бүгдээ A tag дээр нь шинэ чанар тодорхойлж өгнө гэсэн үг. UL меню дотор байгаа A tag-ууд нь тагуудын өнгийг цагаан болгоё. Тэгэнгүүт энэ доогуур зураас нэрлэгийн text decoration-ыг нь оноолгоод өгч. За ингээд доогуур зураас болчихж байна. За одоо энэ өсгөнүүд маань бүгд энэ хүрээндээ тулцах учраас бас жоохон онцгой харагдаад байна тийм. Тэгэхээр энийг нь бойлуулахдаа бахад ингээд дээрээсээ 5 пиксел 2 хажуунаас 10 пикселийн зайтай болгоё таага. За саяны хэмжээг нь бид нар дээрээсээ 5 гэж зааж өгсөн боловч энд ингээд нөлөөлөхгүй байна. Яагаад тэгэхээр A tag маань өөрөө inline tag байгаа. Тэгэхээр inline tag дээр энэ босоо чиглэлийн паттерн үйлчлэх байгаа. Тэгэхээр бид нэ inline tag-а бойлуулад display block буюу block tag болгож өөрчлөё. Ингэх юм бол манай A tag маань ингээд дээдл доотлосоо цайгаа зөв авчиж байна. За энэ li tag-ын дээр бүрээгээ өнцгтөө биш жоохон мохоо болгоё. Пикселээр тустай мохоо өнцгөөдтэй болгоё. Ингээд манай цэс маань иймэрхүү байдалтай боллоо. Сая юуг анхаарах байж юу? Шинээр сая заасан юм болохоор тухайн tag дотор байгаа did tag-ыг тэр нь шинэ чанар өгөхдөө яаж энэ хооронд нь ингээд хоосон цагаар тусгаалчихж байгаа. Тэгэхээр энэ маань UL меню дотор байгаа бүх A tag-ууд болчихж байгаа. Эдний ч давхар өөр tag-уудын дотор орж байгаад эцэстээ энэ манай UL tag дотор байх юм бол энэ A tag ийм шинэ чанартай болно гэсэн үг. Одоо pseudo буюу хийсвэр классын тухай үзье. Хамгийн өргөн ашиглагддаг pseudo буюу хийсвэр класс маань энэ hover гэсэн класс байна. Энэ маань яадаг класс вэ гэх юм бол тагийн дээгүүр маус явах үед ямар шинэ чанартай болох юм бэ гэдгийг зааж өгдөг.
Тэгэхээр одоо яах нь А таг дээр маань маус очих юм бол яаж харагдах юм бэ гэдгийг нь энд бүгдээрээ тодорхойлж өгнө. Тэгэхээр маус очоод текстийн өнгийг шарангатай болгоё. Маус ирлээ бүтээгдэхүүн гэдэг маань шаруулчихна. Үйлчлэгийг маань шарууллаа, холбоо барих маань шаруулчихна. Pseudo классыг өчгтэй тухайн тагийнхаа буюу таг эсвэл класс ID-ны ард тодорхойлох зэрэг бичээд pseudo класс авчихнэ. За өнгийн өөрчлөлтөөс гадна бид нар мөн юуг нь өөрчлөх боломжтой, хэмжээг нь өөрчлөх боломжтой. Энэ зайг нь дээр дараасаас 10 пиксел болдог болгочих. За ингэм бол маус авчингууд манай энэ бүтээгдэхүүн гэдэг хэсэг маань зайн өндөрсөд байгаа. За гадналын UL таг маань flex учраас энэ бусад тагууд нь ингээд дагаж өргөнөөр очлоод байна. Арray if-ийг хөдөлгөөнөөр шийдэхин тулд ингэж болно. Нийлбэр дүн нь 10 гарч ивэл манай нийлбэр өөрчлөлт өгсөг. Тэгэхээр дээдлийн дөрөв болгоод доотлын 100 болгоч. За ингээд бага зэрэг ингээд дээлж харагдаж байна. Илүү сайн харах юм бол 8 болгоод 2 болгочих болно. За ингээд илүү дээш олж харагдаж байгаа. Маус очихоор. Үүнтэй адилхан easy гэсэн шинж чанар байгаа. Энэ маань яадаг вэ гэхээр хэрвээ тухайн линк дээр орчих, линкэн дээр дараад холбоотой хуудсыг нь хүн үзчих юм бол ямар өнгөтэй болох юм бэ гэсэн болж байгаа. Тэгэхээр өмнө авсан хуудснуудыг улаан өнгөтэй харуулъя гэх юм бол easy гэдгийг улаан болгочих нэ. Тэгээд энэ линкэн дээр дарлаа. Хэрвээ яг энэ холбоотой линкэн дээр дарсан учраас ингээд бүгд улаан өнгөтэй болчих. Яг тэгэхээр бүгд яг адилхан линк би оруулсан учраас бүгдэнд нь ингээд адилхан линк тавьсан ба. Хэрвээ энэ өөрөөр байсан бол яг дарсан дээрээ улаан өнгөтэй болох нэ. За мөн өөр нэг pseudo функцуд байгаа. Int child гэдэг. Энэ маань яадаг вэ гэхээр яг хэд дэх хүүхдийг нь ямар болгох юм бэ гэдгийг зааж өгдөг тухайн тагийн. За 2 гэх юм бол дандаа тэгшүүдийг нэ гэсэн. Тагуудын бүрээнийх нь өнгийг шарангатай болгоё. Тэг шинэлийг таагууд ийн гэсэн. За инхээр сондгоо юм биш. Юу л тэгшэл үү? За нэгээс эхэлж байгаа л тийм 1 2 2 дахь нь шаарлсан байна. 3 4 дахь нь шар байна гэдэг ч юм уу. Эсвэл энэ дэр нэг гэх юм бол сондгоо нь олчихно. 1 2 3 дахь нь шар ингээд сондгоо. За эсвэл зөвхөн нэгдүгээр хийнэ гэж болно. Инх юм бол хамгийн ихнийх нь шарангатай болчих. Эсвэл бүр 3 гэх юм бол дандаа 3 дахь нь шарангатай. За энээр дахиад нэг байсан бол шарангатай болох нь тийм. Гэмтчлийн ингээд шинж чанар тодорхойлж өгч болно. За int child-тай адилхан бас янз янзын функцуд байгаа. Int last child гэх юм бол хамгийн артлын child гэсэн үг. Та нар ингээд бусад энэ pseudo функцүүдийг нь таблогоор SQL-с өөрсдөө дэлгэрүүлж хараарай. First child гэх юм бол хамгийн ихнийх нь гэсэн үг.
Энэ ингэ шангад болчихж байна. Бас гэх юм бол хамгийн сүүлийнх нь. За ингээд өнөөдрийн хичээлийн ангол хөндөрлж байна. За нэг зарлахынуудаа зарлая. Юун дээр Moodle дээр Bidalt-ийн сэдв оруулах хэсэг нэмсэн байгаа. Тэрэн дээр өөрөөсөө Bidalt 1.20-оор ямар сэдвийн дагуу Bidalt хийх интернийхээ нэрийг тооч тайлбарыг нь бичээд над руу илгээх байгаа шүү. Тэрийг орж илгээгээрэй. За тэгээ өмнө хэрэг сонсоогүй оюутан байвал лекцийн эрцгийг лекцийн цаг дээр орж иж авч чадаагүй бол лекцийн тэмдэглэлээ хөтлөөд Bidalt 1-ийг шалгуулах техникийн 8 лекцийн эрц Bidalt 2-ыг шалгуулахдаа сүүлийн 8 лекцийн эрцээ нөхөж авч болно. Лекцийн тэмдэглэлийг үзүүлээд эрцээ нөхөж авч болно гэсэн үг. За өөр асуух юм байна уу?